За орой минь төргийн аваргуудаа. Тэгэхээр аврагын төлөв бүтэнжийн тэмцээн 4-ийн 18 дахь даалгаврыг өгөхөд бэлэн болоод байна. За өнөөдрийн даалгавар нэлээд амжилттай биелэгдэж байна. Эхнээсээ хүмүүс маань Facebook групптэй даалгаврын бэлтгэлтүүдийг оруулаад эхэлсэн байна. Та бүхэн бас хэрвээ даалгавраа гүйцэтгэж амжаагүй байвал одоо ч гэсэн оройтхон байхгүй. Та нэг гэртээ ойр зургийн юм авангаа дэлгүүрт ороод даалгавраа амжуулж болно тийм ээ. Лифтэн дотор бас нэг боломжууд байж байна. За тэгээд ер нь даалгавар биелүүлэх гэвэл чадна гэвэл та чадна, чадахгүй гэвэл та чадахгүй гэдэгтэй. Адилхан энэ даалгаврыг биелүүлэхэд бол боломжууд бол маш их байгаа. За маргаашийн даалгаврыг би та бүхэнд өгөх гэж байна. Маргаашийн даалгавар бол өглөөний дэглэм 6 оноо, өөртөө өгөө гэж хэлэх муу зуршлуудаас татгалзах мөн 6 оноо. За маргаашийн онцлог даалгаврыг одоо танилцуулъя. Энэ бол талархлын өдөр гэдэг өдрийг маргааш зарланаа. За бид бүхэн амьдралдаа олон одоо зүйлүүдтэй учирдаг, олон үйл хэргүүдийг хийж явах явцад хүндрэл бэрхшээл олон тохиолддог. За санаатаа санаандгүй олон хүмүүс бид бүхний амьдралд тусалсаар ирдэг. Тэгвэл ялангуяа мартагдсан жижигхэн тийм ээ жижигхэн ч гэсэн тэр хүний чин сэтгэлийн тусуудыг бид нар тэр үед нь авсан боловч талархлаа илэрхийлж амжаагүй. За яг хоо жижигхэн юм чинь ч гэж боддөг юм уу тийм ээ. Аль эсвэл дотны найз нь учраас нэх одоо за энэ одоо туслах ёстой ч гэж боддөг юм уу? Аль эсвэл хизээ нэгэн цагт тэгээ талархаа илэрхийлжиндэ гэж хагаад мартдаг ч юм уу те? Олон тусламжуудыг бид нар хүмүүсээс авдаг боловч мартсан байдаг. За наандаж хамгийн наазах нь бид нар эцэг ихтэй ээж аавда хизээ одоо баярлалаа гэж хэлсэн бай тийм ээ. Эрүүл сарвал бүрэн бүтэн ийм хүн болдгож төрүүлж өсгөж өгсөнд нь хизээ баярлж таларсан хэлсэн бай гэдгийг бол бид бүхэн бас санахгүй шүү дээ. Тэгэхээр маргааш бол талархлын өдрөө та өөрийнхөө амьдралд тус хүргэж исэн дор хаяж 5 хүнийг санаад сэтгэлийнхаа мухраас тэдгээр тусуудыг санаж сэргээгээд тэдгээр хүмүүстэй холбогдож талархаж явдгийг шүү гэдгээ илэрхийлэх ёстой байгаа. Энэ даалгавар маань 20 онооны даалгавар байж байгаа. За тэгээ хамтрагчтайгаа холбогдох 1 оноо, дүгнэлтээ бичих 1 оноо. Ингээ маргааш та нийтдээ 34 оноогоор онооныхон багцыг нэмэгдүүлэх боломжтой болж байна. За хүн ер нь бол төрхтөө нэг өсгөж өгөөч гэж хүний гар хардаг, өгөхдөө оршоож өгөөч гэж нэг хүний гар хардаг гэж хэлдэг. Тэгэхээр ер нь бол төрүүлж өсгсөн эцэг ихтэй талархлаа илэрхийлэх нь бол зөв баг. Мэдээж 5 хүний маань нэгээр тооцогдоод явчихна. Үлдсэн 4 хүний бол та бүхэн үнэхээр таны амьдралд онцгой тус хүргэсэн боловч та талархлаа илэрхийлж амжаагүй байгаа. За аль эсвэл бүр жижигхэн тус бол хүргэсэн боловч чин сэтгэлээсээ та талархал амжаагүй байгаа хүмүүстэй талархал илэрхийлээрэй гэж би та бүхэнд хэлье. За та бүхэн анзаарж байгаа миний ард баагааны арьс байж энэ бол миний аавын одоо ангийн хишиг. Аав маань буу шагааж амтан алдгүй ч гэсэн одоо машинист байсан, вагон жолооддаг, одоо тэтгэвртэй байдаг. Тэгээ вагонороо бол баавга дайрж исэн, чон дайрж исэн, хярс үнэг дайрж исэн их ангийн юм хиймэртаа сайхан ирвэд юм аа. Тэгээ баавганы арьсаа та бүхэнд. Өнөөдөр тэгээ аавынхаа энэ одоо хамгийн том ангийн хишгийг би гэртээ одоо өөрийн гэрийн одоо чүтэн мэт ингээд залаад явд юм аа. За ингээд маргаашийн даалгаврт бүгдэнд нь амжилт хүсье. Түр баяр таа.